Өмнөдийн газар бол ийм их хордлого авсан. Дахиад энэ ийлдүүрийн болоо шилжүүлж өөр хүнд шилжүүлж үгзээ. Энэ ийлдүүрийн уурын байсан жиха өжигтэй нь бол мөн нь гаханаас болсон халдварт өвчин умаа өвтнөр ухжээ. Өргөд энэ одоо тэрсэн ээлүүдэд тэр олон ард иргэдүүд бас одоо энэ хөжиг өвтөн халдварлагдаад бүр умаа өвчөө олоод маш олон хүн ухжээ. Өнийг бол одоо бүр нууж ягаа авчраа. Тэгж ятал дахиад нэг өний бас нэг шинэ ийлдүүрийн дарга нь шилжүүлж аваад өнний өвчнөд орсоод өнгөж шийдэх юм өдөд өн бүлдөөшин мүдүүлт хийжээ. Чи тэрэг хятад улсууд мөнгө заасгүй өчиг өхрийнхөө хүүрийг холдож гад заас арахын төлөө хөөцөлдөг улсууд. Өнөөр өчгөд өн тэр нэг хөдөн жуугаар тогтгүй шүү дээ. Чахам хөдийн хүн ухсий бүүмэд. Өдгөр энэ гахааны юмсуудыг та нар тэр нөгөө жиргээгүүдээр нэлээхэн дамжуулж өг тэрэм хийж өг. Эцэн гацхан манга онгодын уцар биш болж шүү дээ. За баран бэрн тунгул ахуу бас гаргат. Одоо манай шолон цагааных гээд би тэр 400 илүү хүнийх төрсний шолон цагааны хийг бичсэн би явуулаад өгсөн. Эцэн бол одоо тэр гаднаас ааж авахтай урнаа гэд манай өргөн найдууд нь өссөн. Тэ өн шалт гарцсан ястэй эмдрэх замгүй болгоод хайж ишөө. Маносын нас юу бэ хагас нас болцээ. Хажим үр хутулч яана. Бүр халуун усанд ороод явсан шилт шиг болно шүү дээ. За та нар минь юу ч гэсэн борцгон баярын багшаас та нартай нэхэллээ. Одоо өчгөдөр уржин таан цаад өдөр бичих хүн үгүй гэд заваад гацлж гаж ирсэн. За манас бүр бичгийн бичё хийхин хийё гэд танастай өнкөд хөлчөөд ирэхгүй эсвэл одоо гарч ирж үнэн боттойгооны хэлж өгвөл дөр би хаа гэж бодож байна. Үнэндээ манасд батар цаг гэдэг чинь тийм хэлбэр биш шүү дээ. Гэвч манасын бодос санаж явах эдлэггүй. Ийм учраас нэг өөрүүдийн элвагаан бүр ардаа хаяад өн адлуу руу шийдэж орж ягаа манас. Ачгэлэн багшвал одоо хөдөн бэвэргэнэ донд тэр эрбэнг бичиг номуудын бүрэг сайхан орчуулга хийн хөдөө хөлөөр. Дахиад гацхан тэр би 10 бэвэрхэн бишээ надаас эдл өний иншон тийш өнгөж ширж таталж адлан олуулж явахсан бэхэл. Тэг өн бас скул одоо хүнээс нэг бүшүүл хөдийн мөнгө заас авнаа гэж явал бас одоо яах вэ да би жоосон дураад гисчээ гэж бодвол. Гэтэл ямар ч үн өстөггүй өөрүүдийнхээ монголчуудынхаа төлөө гэсэн ийм нэг эргэлэм халуун сэтгэлөөр хийж байгаа хүмүүс шүү дээ. Дахиад нэг гахааныхан тэр шоос бас ялгавтсан доосон газар шигдээд ороод ивла. Усны бахардал үүснэ. Усны бахардал ороод үүссээ тэ өнөгөл нэг үеийн дөрчин бардаг хордог лвшээ 2-3 үеэрсэн бүр хардуулаад дийлнэ. Дөрсөө багшаас ярьж өнгөрлөө. Химинэ юмар бүр тэжээж байна. Бүргэн одоо манасын тэр нэг ботлогоо хойд хөөрүүлж байгаа эдл одоо тиймэрхүү бүр хими юмудаар тэж байна. Тэг өн хими инээ юмуд юм бол тэр чигээрэн бүр хүнээ буйд хардл үүсэх юмсууд. Ийм учраас амл өнөө хор нөлөөгөл одоо яахын аргагүй шүү дээ. Тэгвэл өмнөдийн газар бол ийм их хордлого авсан. Дахиад энэ ийлдүүрийн болоо шилжүүлж өөр хүнд шилжүүлж үгзээ. Энэ ийлдүүрийн уурын байсан жиха өжигтэй нь бол мөн нь гаханаас болсон халдварт өвчин умаа өвтнөр ухжээ. Өргөд энэ одоо тэрсэн ээлүүдэд тэр олон ард иргэдүүд бас одоо энэ хөжиг өвтөн халдварлагдаад бүр умаа өвчөө олоод маш олон хүн ухжээ. Өнийг бол одоо бүр нууж ягаа авчраа. Тэгж ятал дахиад нэг өний бас нэг шинэ ийлдүүрийн дарга нь шилжүүлж аваад өвчнөд орсоод